Манай байгууллагын хувьд бол 2017 онд бид хүчирхийлэл үйлдвэрийн хүчирхэг хөгүүд гээд төслийг хэрэгжүүлсэн байгаа. Энэ төсөл маань 12 ерөнхий боловсролын 12 сургууль дээр хэрэгжүүлсэн. Яагаад энэ төслийг хэрэгжүүлэх болсон бэ гэвэл энэ өмнөхдөр би хэлжсэн тийм үү, яг энэ чиглэлээр эмэгтэйчүүд илүү ажиллаж байгаа, эмэгтэйчүүдэд нөлөөллийн ажлыг хийж байгаа гэдэг. Тэгвэл манай байгууллага болохоор илүү нөгөө өсвөр насны хөвгүүд, залуу эмэгтэйчүүд рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг болон сургалтуудыг хийхэд болоод бид нар 2017 онд нэг төслийг хэрэгжүүлсэн. Тэр төслийн хооронд бид нар хөвгүүдэд зориулсан тийм 10 модуль бүхий хичээл байгаа 20 цагийн. Тэр хичээлээрээ ямар нэгэн презентацийн тавиач юм эсвэл хөвгүүдэд бичүүлээд тиймэрхүү юм байхгүй. Илүү нөгөө төр хөвгүүдтэй ярилцах, хөвгүүдээр зураг зуруулаад тэр зурган дээр илүү ярилцах гэдэг юм. Иймэрхүү байдлаар явагддаг 20 цагийн хичээл байгаа. За тэгээд тэр хичээлээ ороод орсныхаа дараагаар бид нар ингээд клуб тусууд нөлөөллийн ажлуудыг сургуулийнхаа хэмжээнд бол ингээд ерөнхийдөө үндэсний хэмжээнд, нийслэлийн хэмжээнд бас нөлөөллийн ажлуудыг явуулсан байгаа. 10 жилийн сурагч байхдаа ингээд хүчирхийлэл үйлдэх гэдэг мэдээдгүй. Жишээ нь 10 жилийн хүүхэд болгон тохиолдог нөгөө нэг октодынхаа үснээс зулгаадаг, юбгийн сөгдөг, эсвэл нөгөө боксинг бацдаг ч юм уу тиймэрхүү зүйлүүд гардаг. Тэрийг бол зүгээр л нөгөө нэг тоглоом гэдгээр ойлгодог. Бага бахт аав ээж нь өнгөс нөгөө нэг минийхөө хөөрхөн шүүгээл боксын дээр зөгдөг. Тэрнээс болоод боксын дээр зөхөх болоод зүгээр тоглоом юм байна гэдэг байдлаар ингээ хардаг болсон. Тийм учраас ингээд хөвгүүд тэрийг ингээд бүр дадал болгоод ингээ үе үед ингээ хийе явсан. Гэтэл энэ бол ямар нэгэн байдлаар ингээ тэр хүнд тэр одоо боксоо зохиулж байгаа, үсээ зулгаалуулж байгаа хүнд бол сэтгэл санааны дээрээс биднүүр жоо учраас бие махбодын ч юм уу хүчирхийллийн нэг хэлбэр болж байгаа гэдгийг хинч мэддэггүй байсан. За тэгээд бид нар 2017 онд хүчирхийлэл үйлдвэрийн хүчирхэг хөгөөд гэдэг төслийг бол 12 сургууль дээр амжилттай хэрэгжүүлсэн. Одоо хүртэл тэр клуб маань бас ингээд үргэлжлээ явж байгаа. 2017 онд хамгийн анхны ингээд төсөл маань эхэлж байгаад аюул бэрхшээлүүд гарч ирсэн. Жишээ нь яг хамгийн анх нөгөө ингээд ерөнхий боловсролын сургуулиудыг хариуцаж аваад ажиллах нөгөө сургалт нөлөөллийн ажлуудаа зохион байгуулах дасгалжуулагч нараа бэлтгэхэд хамгийн том ингээд юу гарч байгаа. Яагаад гэвэл тэр дасгалжуулагч нарыг нийгмийн ажилтнаар ингээд сурдаг оюутнуудыг аваад тэр оюутнуудыгаа сургаад бэлтгээд гэтэл тэр оюутнууд маань хэдийн нийгмийн ажилтнаар сурж байгаа ч гэсэн хичээлд ямар нэгэн байдлаар нөгөө нэг цөөнхийн асуудал яригддаггүй, хүчирхийллийн талаар ямар ч тийм юм байхгүй. Ерөөсөө нийгмийн ажлын он практик гэдэг тэгтээ нөгөө практик юм байхгүй. Илүү онлайн зүйлүүд байдаг учраас яг энэ талын мэдлэгтэй тийм оюутан айгу ховор. Тэгээ бүгдээ нэг эхнээс нь заасан. За тэгээд яг клубүүдээ сургуулиудыг байгуулахад бас их том бэрхшээлүүд гарсан. Тэрний юу гэхээр нөгөө нэг сургуулийн дэмжлэг. Жишээ нь бид нар ингээд нэг сургууль дээр очиод нийгмийн ажилтнтай би өөрөө уулзаад манайх ийм чиглэлээр ингээд ажилт юм танаа хүмүүдэд бид нар ийм сургалтуудыг явуулнаа ингэнэ гэд бүх юма тайлбарлаад дууссан чинь харж иржсэн. Тэгээ одоо ингээд та нар ингээд хүчрхийл яриад байдаг дараа нь хүүхдүүд чинь бид хэдийг шүүх цагдаад нөгөө бид хэд хил амд ороод байгаа. Өмнө өчнөө олон байгууллага ирээд энэ талаар ярьж байсан. Ямар ч нөлөө алга байна ч гэд нэг нийгмийн ажилтаа ууралж ирсэн. Тэгэхээр би үгүй яханаа чи ингэн гэд бүр тэр ихтэй бараг өдөржингөө хоёлаа ингээд маргалж иж нэг юм тэдний дээр клубээ байгуулад явуулаад сургалтаа явуулаад дууссан. Тэгээд дууссаны дараа нийгмийн ажилтаа танах чи аягүй дажгүй сургалтай байсан юм биш үү? Өмнө яг ийм их чиглэлээр хүмүүс ирдээ уг нь. Гэхдээ нэг онцгой юм ярьдаг. Тэгээд хүүхдүүд өөрсдийгөө ирэх мэрхээ яриад яваад ингээд тэгдэг байсан. Иймэрхүү байдлаар бид нарт ингээд сургуулийн зүгээс ирсэн дэмжлэгийн хувьд бол амар хомс байсан. За тэгээд нөлөөллийн ажлын хувьд бол бид нарт нэг тийм асуудлууд бол гараагүй. Хамгийн том зүйл маань бол нөгөө сургалтын дээр анхны ангид дээр бид нарт хамгийн том бэрхшээл асуудлууд маань тулгарч ирсэн байна.